За сайн байна уу? Сайхан намарч байна уу? Сайн байна уу? За таныг одоо Америкийн нэгдсэн улсад зохион байгуулагдж байгаа Монголын одоо эрдэмтэн судлаачдын хоёрдугаар хүрэлцээсэн баярлалаа. Та тэгээд бидэнд өөрийгөө танилцуулна. За баярлалаа. Би юуны өмнө энэ V2G-ийн хамт олондоо маш талархаж байгааг илэрхийлж байна. Энэ бидний эрдэмтэн судлаачдын хурлын байнгын дэмжиж байдаг, байнгын тусалцаа үзүүлж байдаг хамт олондоо маш их талархаж явдаг. Миний нэрийг бас сая та нарт танилцууллаа, Баатар гэдэг. Би Москвагийн ангаах ухааны их сургуулийг төгсөөд Монголд очоод ангаах ухааны их сургууль багшаар орж, ерөнхий бэлсэслийн багшаар орж, тэгээд бэлсэслийн курс хийснийхаа дараа бэлсэсчээр 5 жил ажилласан юм аа. Түүнийхээ дараа Япон улс руу явж судалгааны ажил хийж өөрийнхөө PhD-г физиологийн чиглэлээр хийсэн. Тэснийхээ дараа Америкт хурж ирж NIH National Institute of Health гэж байдаг шүү дээ. Тэрэнд нөгөө иммунологийн судалгаа хийжсэн, cancer immunology-ийн судалгаа хийжсэн юм аа. Тэрнийхээ дараа бол багш болоод Texas руу явж, Texas их сургууль багшаар ажиллаж байгаа. Одоо бол Kaiser Permanente гийн ангаах ухааны их сургууль, Калифорни гэдэг их сургууль багшаар ажиллаж байгаа. За, намтраа энэ төгтөг юм биш үү? Таны одоо аав бол бас монголчууд болоод байх тийм ээ. Болохоор бас танаа бол мэдээж доктор профессор эрдэмтэн болсон тийм ээ. Тэгэхээр хүү бол бас уншаад явж байгаа юм байна. Тань би саний ийм сонслоо та Монголын ангаах ухааны сургуульд ашиглаж ирсэн гэдэг. Тэгээ сүүлд та бэлсэслийн курсыг. Одоо миний ойлгосноор бол ерөнхий сурчаад цаашаа дахиад нэг илүү нэг мэрэгчлийг нэг салбарыг ч юм уу ингээд суралцаад илүү цаашаа курс аваад ч юм уу эсвэл сураад явдаг гэж ойлгодог эмч нарыг те. Тэгэхээр та сая курс гэж ярихаар одоо хичнээн хугацаагаар одоо тэр бэлсэслийн курсыг авах гэсэн үг. Монголд ч дээр үдэл нэг мэрэгжил эзэмших курс гэж байсан. Айгүй хэлбэрхэн байсан. Нэг жил яваад мэсэлж авчдаг. Тэр чинь Америкт бол тэр чинь доор хаж 3 жил явж ийж резиденси хийж мэсэлж болно шүү дээ. Тэгтээ бол нөгөө мэрэгжил эзэмшихтэй практик хагалгаа залуучуудаар хийлэгддэг байсан. Энд чинь бол хийлгүүлдэггүй болох дээр бол хурдан сурдаг байсан бид нар. Риск ихтэй ч гэсэн бид нар хурдан сураад хурдан дадчаад тэгээд өвчтөндөө өөрсдөө бие даахлах их болцоотой болохыг бол хурдан хугацаанд бол бүрдэн болдог байсан. Ер нь анагаахын чиглэлийн хүмүүс эмч болж байгаа хүмүүс 8-аас 10 жилийн ер нь мэрэгчлээ эзэмших зарцуулдаг л та тийм ээ. Тийм үү. Тийм ээ. За тэгээд одоо би бол мэдээж таныг ингэж ойлгож байгаа. Америкийн нэгдсэн улсад ирээд судалгааны ажил бол эсэм явж тараад тийм. Тэгэхээр та энэ судалгааны ажлаа ер нь хизэнээс эхлэв. Ер нь яагаад та энэ судалгааг хийх болов? Судалгааны ажлыг анхаа судалгааны ажлыг эхлэхдээ бол манай Монголд бол цирроз өвчин бол их байсан. Одоо ч гэсэн дэлгэрэнний цирроз өвчин байсан. Дэлгэрэнний цирроз өвчтөр чинь байх дээр гиз доторх эрхтнүүдийнх нь даралт нь цусныхын даралт нь маш их өндөр болдог. Машиныхын даралт өндөр болох дээр цус алддаг, дээшээгээ доошоо цус алддаг тийм айхтар өвчин байдаг. Тэрний нэг эмчлэх шинэ аргыг сурах зорилгоор бол Япон явсан. Япон. Тэгээд тэр сэдвээр зэрэгээ хамгаалаад шийдвэр шийдлийн ажил чинь урд маань их таалагдаад ер нь хөгжлөж ирдэг шинжилгээний ажил хийвэл нөгөө үр дүнтэй ажил гарч магадгүй гэж бодоод үргэлжлүүлэхийн тулд Америкт хурж ирсэн судалгаа үргэлжлүүлсэн юм байна. Америкт дээрээд бол жоохон өөрчлөгдсөн. Тэр үед бол юу их сонирхолтой сэдв гарч ирсэн гэвэл нөгөө хавдрын эмчилгээнээс иммунологийн хавдрын тархлын судалгаа маш их өргөн явагдаж эхэлсэн. Тэгээд бол одоо тэр судалгааны үр дүнд бол хүний тархлыг сайжруулах юм хэрэглээд хавдрыг устгах байгаа шинэ юмнууд гарч ирсэн байна. Тэгээд дээр үед бол ямар ч нэг эмчилгээ авагддаггүй тийм хэцүү тархчихсан жишээл меланома тийм ээ тэр меланомын эсрэг
энэ бол тархацсан меланом гэсрэг юм байхгүй байсан бол одоо хүний өөрийнх нь тархлын системийг сайжруулсны улмаас сайжруулдаг юм хийсний улмаас меланом бүр устгаж улсуудыг 5 жилээс дээш амьдруулах болцоотой боллоо. Тэрнтэй тэр яг тийм судалгаа биш л дээ тэрний чиглэлийн юм хавдрын иммунологийн талаар судалгаа хийх гэж би Америкт хурж ирсэн юм. Та тэгэхээр Америкт ирэхдээ шууд NIH-ийн судалгаа хийсэн. Тэгэхээр одоо би сая таны биеэрээс хэлж ойлголоо. Мэдээж хавдар гэдэг бид нарт ямар нэгэн эсийн буруу үйлчлэл гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр өөрийнх нь даминан буюу дархлааны систем илүү хөгжснөөрөө хүний тэр буруу систем хөгжлийг ер нь бол дарангуулаад илүү удаан амьдрах болцоог нүүсгээд юм тийм ээ. Тэгж ойлгож маш хэцүү байлаа. Яг хавдрыг эмчлэхэд бол маш хэцүү байдаг. Хавдрыг яагаад эмчлэхэд хэцүү гэвэл өөрийнхөө хавдрын хоёрыг ялгадаг юм зохиоход маш хэцүү. Ихэнх дээр хэрэглэдэгээс юмнууд бол хурдан үрждэг эсийг л устгадаг юмнууд байсан байгаа тийм ээ. Тэд нар хурдан үрждэг гэхтэр шинэний зүгээр эрүүл цус төлжүүлдэг эснүүд ч гэсэн хурдан үрждэг эснүүд. Тийм учраас тэр юмнууд бол ихэвчлэн тэр цус төлждэг эснүүдийг бас хамтран устгадаг. Тийм учраас маш их хорт нөлөөтэй тийм нэг амир байгаа. Харин өөрийн чинь тархлааны систем бол тийм яг нэрвчлэн хавдрын эсрэг үлийг хавдрын мөн байна бол эрүүл мөн байна гэдэг нь ялгаж чаддаг гэсэн. Нэг юм хавдар нь өөрсдөө тэр нэг өөрийн тархлаа иммуны системийг дарангуул хийдэг процесс ялгадаг. Тэр ялгаруулж байгаа процесснуудыг устгах юм бол тархлааны систем хүч ороод сайжраад тэгээд нэг хавдрын эсрэг устгах болцоотой байна. Бас сүүлийн үед та мэдээж энэ судалгааны ажлынхаа хүрээнд бас элэг шилжүүлэн суулгах гэдэг тийм ажлуудыг хийж байгаа та юм шиг. Тийм ажлууд ер нь хийгээг байгаа. Би сүүлийн үед бол юм хвчлэн хичээл зааж байгаа. Тийм яг нэг үндсэн ангаах ухааны шинжлэх ухааны судалгаа бол хийгээ болсон. Сүүлийн 10 хэдэн жил бол зөвхөн багшилж байгаа. За тэгвэл та одоо мэдээж энд Гүтэмшлийн хурд ирсэн одоо сурж байгаа, суралцж байгаа, судалгаа хийхдээ байж байгаа айгүй олон оюутнууд эрдэмтэн залуу оюутнууд байгаа. Та тэгээд ер нь магадгүй тэднээс цаашаа багш болж болно тийм ээ. Гүтэмшлийн ажиллаа хийгээд судалгаа аваад тэгээд багшлах. Тэгвэл Америкийн нэгдсэн улс. Яг бид нар энд байгаа учраас яг Америкийн нэгдсэн улстай тооцоолоо хэлчих. Багшлах ер нь юу анхаарах? Багш болоход ер нь ямар одоо замаар явах хэрэгтэй? Их баярлалаа энэ асуудлыг асуусан би хариулъя гэж бодоод байсан угаасаа. Судалгааны ажил бол маш сонирхолтой ажил. Тэгээд бол ихтэй бол маш олон хүмүүс судалгаа хийдэг. Яг нэг үр дүнд хүрж байгаа судлаачд бол маш зөөх. Тэгээд бол яг эхлээд яг постдок болоод судалгааны лаб хүний лабд ажиллаад тодорхой хэмжээний амжилтанд хүрч болдог. Тэгээд бол өөрөө яг бие даасан судлаач болоод PI гэж хэлдэг чинь бие даасан судлаач болоо грант болоод тийм өөрийн лабтай болоод байгаа улсууд нь жишээлбэл 10 постдок байхаас л тэрнээс нэг хоёр нь л болж байгаа юм тийм. Бусдууд нь юу хийх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа шүү тийм ээ. Бид нар чинь яг нэг индустрид орж болно тийм ээ. Үйлдвэр байлаа, биофарма ч юм уу тийм ээ. Тийм газар очоод нэг зам нь багш болох зам байгаа байхгүй. Би өөрөө сургууль төгснөөс хойш багшиж ирсэн багшлах дуртай. Тэгээд л ер нь энэ угаасаа би нэг багшлах ажил болцоо бол хайгаад явж ирсэн. Тэхийн тулд бол нэгдүгээр нэг энэ багшлахын тулд PhD degree хэрэгтэй тийм ээ. Хоёрдугаарт нь багшилсан experience хэрэгтэй. За ямар нэгэн аргаар багшилж ийсэн тийм туршлагатай байхгүй л огт туршлагагүй нэг бол ажил олоход бол жоохон хэцүү юм тийм ээ. Ер нь багшлыг бэлтгэх хэрэгтэй. Бэлтгэх хэрэгтэй. Нэгдүгээр хоёрдугаарт нэг сурганы онолыг судлах хэрэгтэй. Бид нар чинь Монголдо байхдаа бол тийм бол онолгоо нэг үзэхгүй шууд багшил гэж багшлуулждаг. Багшил гэдэг чинь нэг үдэ нэлээд өөрийн гэсэн мэрэгжил тийм ээ. Өөрийн гэсэн сургалтаа багшийн дээд гэж байдаг шүү дээ. Хүүхдүүдийн багш нарыг бол олон жил сургадаг. Дээд сургуулийн багш нарыг бол ямар сургалтгүй зүгээр мэрэгжлийн мэддэг болох төр заа гэж тавьчихдаг. Тэрнээс сургалтын онол, сургалтын арга барил гэдэг чинь олон янзын маш нарийн юмнууд гэдэг юм бол би мэдэхгүй явж ирсэн. Тэрийг бол
сурах хэрэгтэй. Янз бүрийн курснууд байдгийг. Ялангуяа NH-д ажиллаж байгаа улсуудад бол NH-д нөгөө scientist teaching science гэсэн тийм нөгөө чөлөөтэй курс байдаг. Тэрэнд би явсан. Тэрнээс маш их юм сурч авсан. Тэгээд тэр бэлтгэл маань бол багш болоход бол тус болж нэмэр болсон гэж байна. Монголд эмчийн мэргэжил эзэмшчихэд эмчээ судалгааны ажил хийчихэд тэгээд судалгааны ажлаа өргөжлүүлнэ, эсвэл багш болно нөгөө жинхэнэ эмч болж нөгөө шалгалт соёлоо өгч нөгөө эмчээр ажиллахгүй гэсэн хүнд бол багшлах бол хамгийн болцоотой, хамгийн зүгээр ажил гэж боддог. Яагаад гэвэл сүүлийн үед нөгөө өөрчлөлт амгаахын сургалтын албанд өөрчлөлт ороод цэвэр амгаахын үндсэн ухааны 1-2 дугаар курстэй заадаг гэсэн бодлого болоод 1-2 дугаар курсээс үндсэн амгаах ухааны хичээлүүдэд заавалчгүй клиникийн холбогдолтой маягаар заадаг болсон. Зүгээр нөгөө физиологи, зүгээр биохим заах биш, заавалчгүй нөгөө өвчтний түүх ч юм уу, өвчин яриа, тэр өвчтнийхэн үндэслэл болсон механизмуудыг тайлбарлах жишээ тийм ээ. Тэгээ өвчин клиникийн симптом өвчтөнд мэддэг хүн байх юм бол тэр нөгөө basic science илүү сайн заах болцоотой болоод байна. Тийм учраас эмчийн дипломтой, эмчийн мэргэжилтэй тэгээд basic science-аас сурчсан PhD degree-тэй хүмүүс Америкт юм уу өөр газар юм уу ер нь багшийн ажил болоход бол тийм хэцүү биш болсон. Болцоо маш сайтай болсон. Тийм. Яг л Америкийн эмчнэр нь бол тийм хичээлэл заахгүй эмчийн ажлаа хийгээд явчихна тийм ээ. Америкийн эсвэл өөр илүү нөгөө цалин мөнгөтэй ажил хийгээд явчих юм. Яг цэвэр нөгөө basic science физиологи ч юм уу тийм ээ. Биохим ч юм уу тэд нэр ийм шинэ маягийн ангаах ухааны их сургуульд хичээл заахад бол нэлээд бэрхшээлтэй. Эмнэлгийн ангаах ухааны мэдлэг бол байхгүй учраас тэдний тэднийг ажилд авахтаа ч гэсэн нэг тийм дуртай биш байж болно. Тэгээ орсон ч гэсэн тэр өсөв нэлээд олон жил, хэдэн жил дасж ээж юм шинээр юм сурч ээж сайн багш болж байна. За тэгвэл одоо нэг сонсч залуучууд ер нь бас нэлийн мэдээлэл автлаа гэж би ойлголоо. Таны судалгааны яг өөрөө хийсэн судалгааны аш холбогдлын тухай үед одоо яаж шийдвэрж гарч ирж байсан? Амжилт хэрхэн байна? Миний хамгийн нөгөө өөрөөдөө үнэлж явж байгаа бахархаж явж байгаа гэх юм тийм судалгааны өдөр нөгөө сургалтын талаар судалгааны ажил хийсэн байна. Оюутнууд яаж сурвал хурдан юмаа сурдаггүй, яаж сурвал үр дүнтэй байдгүй гэдэг талаар судалгаа хийсэн. Нэлээд хэдэн жилийн өмнө. Одоо бол тэр бол бүр хүн болгон мэддэг арга барил болчиход байгаа. Тэрийг ярих юм бол улсууд одоо мэдээж юм яриад байгаа гэж хэлж магадгүй тийм ээ. Тухайн үед бол шин байсан. Тэгээ би тэрийг чинь бүр анханасаа нөгөө юу Монголд байхдаа болно тэрийг нэвтрүүлж эхэлсэн бүр 90-д онд гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ тэрийг цааш нь хөгжүүлээд энэ хөгжиж хөгжүүлж хагаад эрдэмтэн судалгааны ажил хийгээд оюутнуудын амжилтын шалгалтын асуудлуудыг зөвөрлүүлээд тэгээд ямар арга барилаар сурсан улсууд илүү сайн сурч ийнө гэдэг ийм судалгааны ажил хийж хэвлэгдсэн л дээ ажил тийм ээ. Тэр юу гэвэл улсууд маш сайн байж байгаа. Өөрөөсөө self testing гэж хэлдэг. Тийм ээ. Ном жишээлбэл нэг номыг 10 удаа уншсанаас нэг удаа уншичаад тэгээд тэр нөгөө материалынхаа дагуу хийсэн шалгалтын асуулт, бэлэн тестийн асуулт мэ. Тэр тестийн асуултуудаа давтаж хийгээд байвал хамаагүй хурдан бөгөөд нөгөө гүнзгийгээр нөгөө тэр мэдээлэлээ өөртөө хадгалж чаддаг гэж. Дахиад байнга ажиллаж идэвхтэй ажиллаж юм сурах юм. Өөртөөс асуулт асууж тэрүүндээ хариулж байх юм бол хүн илүү хурдан, илүү сайн юм сурдаг гэж. Текстээ 5 уншсанаас нэг хүн уншсаа дахиад нөгөө self тест 2 3 удаа хийхэд бол 5 уншсанаас хамаагүй илүү юм сурдаг. Тэгэхээр тэр self тест асуулт бол угаасаа яг голын одоо энэ хүн юу сурсан байна, энэ чартаас юу сурч шүү гэдгийг гаргаж ухаж ирэх тийм асуултууд байгаа шүү дээ. Тийм байна л та тийм. Тийм хүний тархийг ингээд асуулт асуухтай хүний тархи идэвхжиж байгаа тийм ээ. Идэвхэх дээрээ хүн чинь нөгөө тэр нөгөө бодсон сансан нөгөө юмаа илүү сайн санаж нөгөө илүү нөгөө меморигаа сайжруулдаг. Тийм. Тэгээд дараад нь хэрэглэхдээ ч гэсэн хурдан гаргаж иж хэрэглэж чаддаг болдог юм шиг. Дахиад нөгөө жишээлбэл шалгалтанд ороод тэр асуултууд нь ирэхдээ чи асуултан дээр практис хийсэн болох дээр маш хурдан хариулдаг. Тийм. Одоо бол тэгээд бүх ангаахаа бүх сургуультай үед нь ч тийм байх юм. Бүгдээ тийм self testing арга хийдэг. Гол номоо уншичаад лекцэндээ явчаад тэгээд бол ихэнх цагаа
нөгөө тест банкнууд бол айгүй их гарцсан байгаа. Интернет дээр өгдөг анхаахын жишээл тэднийг аваад тэдний асуултанд хариулаад асуултанд хариулахын тайлбарыг үзээд тэргээрээс эсвэл Anki card гэж байдаг тийм нөгөө memorization card нэг талд нь жишээл симптомынх нь нэр нөгөө талд нь өвчнөөнийх нь нэр нь бичээстэй байгаа. Тэр чинь бас тестингийн нэг хэлбэр байгаа тийм аргуудаар маш асуулж байгаа. Зүгээр бол одоо видео үзэж ч юм уу ном уншаад сурдаг юм бол бараг байхгүй байсан. Ер нь ч таны нарийн зохион ухаан бүх юм бол самбар хэрэглэгдэж байгаа. Тэр ерөөсөө би бол ингэж бодлоо. Таны судалгааны ажил бол ер нь яаж хэрхэн хүмүүсийг одоо илүү хурдан амархан бөгөөд сурахаа гэдэг тийм судалгааны тухайн үед ширээ нэвтрүүлжсэн байна гэж. Одоо бол нэрээ интернетийн одоо хөгжил өсрөн боллоо. Ханаас ухаж гаргаад өөртөө асуултанд хариулаад тестээ бүлээд би нэг шатлаад 95 он ч интернет ч сайн хөгжөөгүйсэн Монгол 90-аад оны үед тэр нэг multiple choice question гэдэг чинь асуулттай тэгээд нэг айтан тестраас ABC-тэй зөв асуултаа сонгох хэрэгтэй асуултын шалгалтыг би нэвтрүүлж ирсэн юм байна. Тэгээд тэр асуултуудаа хийхэд бол нэг бичгийн машинаар энэхийнхээ нарийн бичгээр олон хувиар нөгөө хөвлөгдүүлээд тэгээ хүүхдүүдэд тэр цаасаа дараагаад цаасан тэгээ нөгөө хүүхдүүд нь дугуулж хариулдаг байсан. Хорийн цаас тавьж байгаа. Тийм, хорийн цаас тавьж байгаа. Тэгээ айгүй олон хэрэгтэй гэдэг. Тэгээд айгүй бэрхшээлтэйсэн. Одоо бол интернетээр шилээтэй бүх юм хийж болдог. Одоо тэр үеийн уучлаарай яриаг чинь дуусгав ярьчлаа. Би одоо таныг ингээд бичгийн машин ингээд хорийн цаасаар олоо хэлүүлж гэсэн чинь би бас яг тэр үед тиймэрхүү байсан болоо. За би бас ингэж бодож та надаас энэ асуултыг асуугаасаа гэсэн асуулт байна. Яс таны савхаж гаргаж чадаагүй юм магадгүй. Би нэг аавын тухай хэлдэг үг хэлэх гэсэн юм. Манай аав бол бэлжээгийн долгор гээд мэс засалч хүн байсан. Тэгээд нэг анхаарах нэг сургуулийн мэс заслын техник эрхлэгч байсан. Тэгээд гавьяат багш төрийн шагналт үнэлтэй. Аав маань намайг нөгөө сургуулаа төгсөөд ирэхэд юу гэж захижсэнгүй Антома сайн сураа гэдээсэн мэс засч болох юм байсан ч гэсэн багш болох байсан Антома сайн сур гэж захижсэн нэгдүгээрт нь хоёрдугаарт нь сургалтын онолыг сайн багш бол гэж зааж хэлж ирсэн. Тэр үедээ бол би ч нөгөө төсч ирсэн 20 дэх хүүхдүүд их тоодгүй байсан. Одоо тэгээ бодоод байхад миний одоогийн ажил яаж ер нь карьерд хамгийн тус болсон хоёр зүйл тэр байна. Яаж багшлах уу гэдгийг сурсан Антома сайн сурсан гэхээр чинь одоо жишээлбэл нэг Антом клиникийн Антом зааж чаддаг багш нар бол ховорхон байгаа байхгүй. Тийм учраас жишээлбэл ажил хайгаад клиникийн Антомын ажил хийгээд Антомын хичээл заая гэдэг интернетээр ороод үзэх юм. Зөндөө ажиллаад гарч ирсэн. Зөндөө ажиллаад гарч ирсэн. Тийм учраас тэр хоёр маань тэрийг сурсан үгэндээ аавынхаа үгэндээ орж тэр хоёрыг сурсан үгэндээ би өдөө хүртэл явж ий гэж бодож байна. За их баярлалаа.